Сайн байцгаана уу? Сэтгэл эдгэгч нэ. За би та бүхэндээ өнөөдөр та нарыг төрсэн цагаас чи эхэлж харж хамгаалсаар ирсэн хамгаалагч Энжелаас чинь мессеж өргөх гэж байна. За би өнөөдөр бас урт видео хийхгүй тул хоёр сонголт өгье гэж бодож байна. Тэгэхээр энэ хоёроос аль татагдсанаа сонгоорой. За хамгийн ихний Чернелийн ягаан өнгөтэй алтлаг өнгө орсон ийм үзэр байна. Хэрвээ Чернелийн ягаан алтлаг таалагдсан бол 1-р групп байх болно. За ийм гоё ногоон өнгөтэй алтлаг үзрийг сонгосон бол групп 2 байх болно. За тэгэхээр харж агаад аль таалагдсанаа, алинд нь татагдсанаа сонгоорой. За сонголтоо хийсэн байх гэж бодож байна. Би хоёроо зүр холбоолчих. Би 1-р группны хүмүүстээ мессеж хүргэе. За өнөөдөр би ийм гоё энжилтэй үзрүүдээсээ мессеж хүргэх гэж байна. За 1-р группийн маань хамгийн түрүүнд юу гарсан бэ гэхээр юун түрүүнд за энэ тавьчих да. Өөрийгөө уучлах хэрэгтэй гэдэг зүйл гарч ирсэн. За энэ зүйл яагаад гарсан бэ гэхээр 1-р группийн маань нэлийн хэцүү нөхцөл байдлыг давж гарсан. Өнгөрсөнд ялангуяа харамссан бодлууд их бүх зүйлийг өөрийнх нь бодсноор байгаагүй. Зарим хүмүүс өөрийг чинь албаар сэтгэлийг чинь зовоосон. Өөр чинь шудраг бус хандсан гэсэн зүйлүүд надад орж ирж байна. За тэгэхээр хамгаалагч Анжел чи юуг зөвлөж байна гэхээр өөртөө харамссан бодлоод өөрийгөө зэмлсэн би яах гэж тийм зүйл хийвэ, би яах гэж тэрэнд итгэвэ гэх мэт тэднийг орхихыг хүсэж байна. Яагаад гэвэл чи хичнээн алдаа дутагдал гаргасан ч гэсэн чиний хамгаалагч Анжел чи бол маш гайхалтай төгс хүн хамгаалагч Анжел чинь чамд ямар их хайртай гэдгийг хэлж байна. За дараагийнх дээр нь юу гарсан бэ гэхээр ямар ч байсан амьдралдаа ямар ч тийм алдаа гаргасан байсан ч гэсэн би нэг урдлын картаа холбож хэлж байна л да. Ямар ч алдаа гаргасан байсан ч гэсэн бүх зүйл яг энэ мөчөөс магадгүй маш сайхан тайван байдлыг олж амьдрал чинь өөрчлөлт орох болно. Хэрэг чамд санаатай хин нэгэн муу зүйл хийсэн бол санаатай хүмүүс гомдоосон бол тэд нар ч гэсэн өөрсдийнхөө хүртэх ёстой шанг хүртнэ. Тийм болохоор тэднийг уучлаарай. Тэдэнд битгий үс санаж, тэдэнд битгий гомдож, битгий уурлаарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бүх зүйл цаанаасаа шийдэгдэх болно. Өөрийг чинь гэмгүй байж агаад хэлмэгдсэн, гэмгүй байж агаад ийм байдалд орсон гэдгийг хамгаалагч Анжел чинь маш сайн мэдэж байна. За амьдрал чинь эрг өөрчлөлт орж ирнэ гэдэгт бүр итгэрээ. За энийг дараагийнх дээр нь энэ байдлыг бас батлаад гараад ирлээ. Амьдрал чинь эрг өөрчлөлт, ялангуяа шинэ өөрчлөлт гарах болно. Тийм учраас ерөөсөө хуучны өөрийгөө ардаа орхиод одоо дахин шинээр амьдраарай. Өөр чинь хийж бүтээж чадахгүй зүйл гэж үгүй. Одоо яг энэ мөчөөс эхлээд өөрийнхөө амьдралыг гартаа авч бүх зүйлийг өөрийнхөө хийж, ялангуяа өнгөрсөндөө холбоотой гаргасан алдаанаасаа суралцсан учраас одоо туршлагатай, илүү ухаалаг, илүү гэгээлэг урагшилж чадах болно гэдгийг харуулж байна. За дараагийнх дээр нь бас саяны хэлсэн зүйлүүдийг батлаад гараад ирлээ. За энэ бол өөдрөг эрэг сайхан байдал орж ирэх болно. Амьдрал чинь шинэ өөрчлөлт гарч ирнэ гэдгийг хэлж байна. За энэ их сонир зүйл гарлаа л да. Энэ юу вэ гэхээр өөрөө мэдээж тийм би түрүү хэлснээр маш их хэцүү зүйлүүдийг давж дуулсан. За амьдралд бас ийм зүйл болдсон байна. Хүмүүс бас ийм зан гаргадсан байна. Гэх мэт маш туршлагатай гэж би түрүү хэлсэн тийм. Амьдралын туршлагатай хүмүүс 1-р группийнхэнд маань байгаа учраас
Тэд нар маань энэ зүйлээ бусдаа бас хуваалцаж, бусдыг бас алдаа гаргаж, бүдэрч унахаас өмнө тэдэнд бас сануулж, хэлж, зааж өгч байгаарэ гэж хэлмээр байна. За дараагийнх нь бүр хүчтэй зүйл гарч ирлээ. За энэ зүйл юу вэ гэхээр болохгүй байсан тэр бүх нөхцөл байдлаасаа өөрийн чинь олж авах зүйл юу вэ гэхээр өөрийнхөө хэмжээнд гэгээрэлд орох, өөрийнхөө хэмжээнд сүнслэг байдал чинь дээшлэх. Яагаад гэвэл тэр саад бэрхшээлүүд чинь сүнсний чинь сурах ёстой, давж дуулах ёстой шалгалтууд байсан байна. Тийм учраас өөрийгөө маш гайхалтай сүнслэг нийгэм болсон байгаа гэдэгт итгэж, тэрнээс гадна өөрийнхөө ангелуудаа харьцаж, тэдэнд залбирч, хэдийгээр харж чадахгүй, сонсож чадахгүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ холбогдох, энэ байдлаараа хөгжүүлж чадах юм бол өөрийнхөө тэр сүнсэн багийнхан ч юм уу ангелуудтайгаа холбогдож бүрэн чадгаар тийм хүмүүс байна гэж харж байна. За тэгээд хамгийн сүүлийн мессеж өгье. Хамгаалагч ангел нь чамд юу гэж хэлхийг хүсэж байна. За зүүдэр чинь өөд болсон дотны хүмүүсийн сүнс чинь бас ямар нэгэн мессеж өгөх, зүүдэнд чинь ирэх, харагдах тийм байдлууд ирэх болно. Тийм учраас анхаарлаа сайн хандвал зүүдээ манаарай гэж хэлмээр энэ. За тэгээд нэгдүгээр группийнхан маань энэ мессежийг хэрвээ хүлээж авсан бол би гайхалтай сүнслэг нэгэн гэдэг тийм ерөөлийг коммент хэсэгт бичээрэй. За баярлаа. За одоо хоёрдугаар группийнхандаа мессеж өгөх гэж байна. За голдонд авч. За хоёрдугаар группийнхандаа бас ялгаагүй саяны гаргасан ийм гоё хүчрнүүдээс гаргаж байгаа шүү. За хоёрдугаар группийнханд маань юу гарсан байна? За хоёрдугаар группийнхан маань энэ нэмцгэлсэн энэ магадгүй найз нөхөд ихч дүүс байж болох юм. Эсвэл өөрөө чинь soul family гэж ярьдаг. Өөртөө чинь ижил сонирхолтой хамт байх ёстой, хамт группт байдаг ч юм уу тийм хүмүүстэйгээ холбогдож ялангуяа энэ хоёрдугаар группийн хүмүүс маань энэ ногоон өнгөтэй алтлаг үзрээ сонгосон байгаа. За сэтгэл санааны хувьд бас сэтгэлийн эдгэрэлт хэрэгтэй гэж гарч ирж байна. Тийм учраас ямар нэгэн зүйл дээр сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байгаа бол найзуудтайгаа холбогдож сэтэндээ ярьж, сэтэндээгээ бас сайхан цаг өнгөрүүлснээр сэтгэл санаа чинь сэрэх болно гэдгийг харуулж байна. За хоёрдугаар группийнхан маань дараа нь юу гарсан бэ гэхээр хэрвээ сэтгэл санааны байдал чинь жоохон гэгэлзэж, жоохон тиймэрхүү байх юм бол сэтгэлээр унсан үедээ бусдад туслаарай гэж гарч ирж байна. За бусдад туслаарай яах вэ гэхээр өөрийгөө хүчтэй гэдгийг мэдэрч дотроо байсан тэр зоригтой, хүчтэй, мундаг, гайхалтай тэр энерги байдлыг гаргаж чадах болно. Тийм учраас сэтгэлээр унсан эмоци үедээ за би хий нэгэнд туслая гэж бодож хийгээд үзээрэй. Энэ зөвлөгөөг дагаад үзээрэй гэж хэлмээр байна. За хоёрдугаар группийнхан маань дараа нь юу гарсан бэ гэхээр өөрийнхөө доторх хөвгтийг маш сайн хайрлах хэрэгтэй. Сэтгэл санаа чинь өвдсөн, эсвэл бие чинь өвдсөн байж болно. За аль ч өвдөлтөнд байсан ч гэсэн юун төрөнд мэдээж өөрийгөө асарч хамгаалж, өөрийгөө хайрлаж, доторх хөвгтөө эрхлүүлж. За энэ гарсан зүйл бол энэ найзуудтай холбоотой зүйлтэй бас би айгүй холбож харж байна. Тэгэхээр дотныхоо хүмүүстэйгээ бас дахин уулзаж тийгээ сайхан цагийн өнгөрөөснөөр өөрөө чинь бие сэтгэлд бас эерэг өөрчлөлт орно гэдэгт итгээрэй. За хоёрдугаар группийнхан маань дараа нь юу гарсан бэ гэхээр өөрийг чинь хамгаалдаг энжел мэдээж ард чинь байж хамгаалж байгаа, харж байгаа. Гэхдээ өөрийн гэсэн бас сүнслэг багштай болох хэрэгтэй гэж би харж байна. Тийм учраас замыг чинь зааж өгч чадах тийм багш байл. Тэр багштай шав ороорой. За хоёрдугаар группийнхэнд маань сэтгэл санааны доктортой байдал орж ирэн тэрнээс гадна мөн санхүүгийн байдал нь бас
сайн болно гэж гарч ирж байна. Ямар нэгэн сайхан боломж гарч ирэх болно. Өөрийн чинь бодсон удаан хугацааны туршид бодсон тэр зүйл чинь болж бүтэх бас магадaltaй гэж гарч ирж байна. За одоо энэ сүүлд гарсан үзэр энэ хоёрыг би бас хооронд нь холбож бодож байна. Дараа нь сүүлд гарсан дээр нь юу гарсан бэ гэхээр эргэн тойрон чинь өөр чинь тусалж чадах, тус тэм болж чадах зөвлөгөө өгөх, замыг чинь заах тийм хүн хүрээлэл чинь байгаа гэдгийг баталж гаргаж ирж байна. Тийм учраас хэн байж болох вэ гэж бодоод үзээрэй. За тэгээд би сүүлийн мессеж өгье. 2 дугаар группийн маань сэтгэл санааны байдал тиймэрхүү байсан бол өөрөө өөрийнхөө амьдралыг гартаа оруулж авч өөрөө бүгдийг хянаж хүчтэй байдлаа гаргаж чадах болно гэдэг тэр итгэлийг анжилууд чинь өгч байна. За тэгээ бүгдд нь сайн сайхан бүхний хүссэн өрөө хамгаалагч Анжилдаа сайн залбираарай. Баяртай.